Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 39 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд Панда байна. Everything you can imagine is real. Pablo Picasso. За тэгэхээр өнөөдрийн маань персептик хэлсэн хүний нэр нилээ та бүхэн нөгөө нэг танил өмнө сонсч ирсэн нэр гэж бодож байна. За тэгэхээр Пабло Пикассо гэж хэн байсан бэ? Гэд хэдүүлээ жоохон сонирхоод үзье. За Пабло Пикассо 20-р зууны хамгийн нөлөө бүхий сууд Испанийн зураач, баримлч хүн юм байна. За түүний уран бүтээлийг хүмүүс юу яд юм бэ л да юм нэг үе шатуудад хувааж үздэг юм байна. За 1901-ээс 1904 оны хувьд болохоор цэнхэр үе буюу гунигтай, зэвхий, цэнхэр өнгө давам гайлсан. Тэгээ түүн дотор гуйлагчд болон сохор хүмүүсийг дүрсэлсэн уран бүтээлээрээ илүү алтартай юм байна. За түүний дараа 1904-өөс 1906 онд ягаан үе буюу илүү дулаан, ягаан, улбар шар өнгөтэй циркийн жүжигчд болон алиалагчдыг зурсан байт юм байна. За 1907-оос 1919 оны үед болохоор кубизм гэд Жорж Брактай хамтран үүсгэсэн. За бас юм нэг юу урлагийн уран бүтээлийн чиглэл юм байна. Юмсыг геометрийн дүрсэд хувааж олон өнцгөөс нэгэн зэрэг харуулдагаараа хувьсгал хийсэн гэж хэлэгддэг юм байна. За тэгээд түүний дараагаар бол сюрреализм буюу хожуу үегээд хүний биеийн галбар хэлбэрийг эвдэж дайн ба амьдралын гүн гүнзгий утга учирыг илэрхийлсэн уран бүтээлүүдээр хийсэн үе байна гэв. За алдартай бүтээлүүд гэх юм бол авионы хүүхнүүд, кубизмын эхлэлийг тавьсан орчин үеийн урлагийн хамгийн чухал бүтээлүүдийн нэг Герника, Испаний иргэний дайны үед Герника хотыг бөмбөгцсөн мэдээлэл явдлыг харуулсан дайны эсрэг дэлхийн хамгийн алдартай зураг гинэ. За тэрээр амьдралын туршид бол 50,000 гаруй уран бүтээл, түүндээ зураг, баримл, ваар, урлал, график төрөвсөн байдаг бөгөөд уламжлал урлагийн хил хязгаарыг ер нь бол бүрэн эвдсэн хүн юм байна. За яхаарахгүй нөгөө хэлсэн хөхтэйгээ амар гоё холбоотой угаасаа тэр хүн хэлсэн болохоор ойлгомжтой л ахалаа. Чиний төсөөлж байгаа бүх зүйл жихэн гэд бодохоор амар сонирхолтой. Би бас нөгөө нэг яг хүн нөгөө төсөөлж чадчих байвал тэр нөгөө нэг яг бодит байдал дээр биелээ олох боломжтой гэж ер нь бол бодож итгэж явдаг хүн л дээ. Тэгээд ингээд бодохоор нөгөө багаасаа үзэх дуртай байсан хүүхэлдэг кинон дээр гардаг ит шидүүд маань амар гоё болж ирдэг байхгүй юу? Нөгөө амьдрал дээр би ингээд төсөөлө болж байгаа юм чи амьдрал дээр байх боломжтой гэд тэгэж бодохоор ингээд юу гэдэг манай дэлхий биш байлаа гэхэд өөр бас нэг юм дэлхийтэй адилхан огторгойд нэг юм гариг дээр одоо юу гэдэг тийм ид шидийн ашигладаг хүмүүсээс байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгээд яг ингээл хүмүүсийн төсөөллөөс ургаж гарсан одоо жишээ нь нөгөөний хамгийн алдартай яг юм ид шидийн үтэй нөгөө бид бүхний сайн мэддэг Harry Potter. Яг ингээд зүгээр бид нар л мэдэхгүй болохоос шахаа нэгт ингээд шидтэн шуллум тэгэл нөгөө нисдэг шүүр тиймэрхүү байхыг бол үгүйсэхгүй. Яг тийм юмнуудтай ер нь бол ингээд нөгөө нэг огт байхгүй гэдэг дүгнэлтийг өөрийнхөө дотор би бол тавихыг хүсдэггүй. Байдаг байж магадгүй байгаасаа гэж итгэж явах маань өөрөө бас миний одоо нөгөө сэтгэл зүйн байдлыг эрүүл мэндийн хувьд бол ингээд бас намайг жоох юм юу гэдэг итгэл найдвар тэдэг арай тийм эерэг байхад илүү тусалт юм болоо гэж би бас боддог. Яг
нэг иймэрхүү жоохон романтизм ч юм уу нэг юм тийм төсөл дотроо амьдрах дуртай болохоор бас нөгөө нэг бага насандаа үзэж өссөн яг нөгөө хөөлдөг кинонуудаа би бас дахин үзэх амар их дуртай. Тэгээд нэг хэсэг бүр ингээд хэдэн удаач үзсэн, уйдгааргүй болцсон байсан нөгөө нэг яг бүр нэг тийм дээр үеих хвшилдэг. Гэтэ бас нэлээ гараад утцсан байгаа нөгөө Cars буюу нөгөө машинуудтай хөөлдөг. Бас тэрийг амар үзэх дуртай л да. Тэгээ тэрэн дээр ингээд нөгөө нэг жоохон яг дэлхий дээр хүмүүс байхгүй болсны дараа нэрээ тийм юм болвол яах вэ гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү юм бас бодогдт тийм үү. Яг ингээд бодохоор ингээд бид бүхний ингээд төсөөлсөн зүйлс маань бодит байх боломж олол ер нь ал байгаа. Ирээдүйн зөгнөлт нөгөө нэг кинонуудаас жишээ нь нөгөө нисдэг машин эднэр гэл байдаг да. Амар тийм урбанизм ч гэдэг юм уу да. Мангарлаг гэл нисдэг машинууд ингээл дээгүүр ингээл холфилдол тийм нэг лаг хот мот байдаг. Одоо тэгээд нөгөө юу эднэрт чинь Дубай эднэрт чинь тэгээд нисдэг машиныг туршаал эхэлчихлээ шүү дээ. Тэгж бодохоор ингээд ер нь бол бид нарын яг ингэж нэг багтаа үзэж өссөн төсөөлдөг байсан тийм ертөнц залбар нэг тийм хол биш санагдаад байгаа. Ямар ч гэсэн нэг эмээ болсныхаа дараа ч юм уу нэг тиймэрхүү хотыг бол харах байх гэж бас би бодлоо. За тийм болохоор өнөөдрийн манд дугаараар хэдүүлээ. Өөрсдийнхөө хамгийн ингээд нэг тийм энэ ёстой бүтэхгүй энэ өстө нэрэ би одоо яагаад ч ингэж төсөөлдөг байсан гэдэг нэг төсөөллүүдээ доор комент хэсэгт хуваалцвал ямар вэ? Энэ маань өөрөө нөгөө нэг та хэдэд маань бас гоё дурсамжуудыг бас авчрах байх гэж би бас бодож байна. Тэгээд ямар төсөөлөлтөд хүүхэд насаа өнгөрүүлж исэн ямар төсөөлөлт итгэж юунд итгэж амьдардаг байсан бэ гэдэг маань миний хувьд бол та бүхний тэрийг тийм зүйлсийг ингээд сонсох бол үнэхээр одоо нэг сонирхолтой. Тэгээ бусад хүмүүст ч гэсэн энэ маань өөрөө одоо санамсаргүй байдлаар гэх юм уу нэг тийм ухаарлаг өгч юм уу нэг арай өөр юмд арай нэг өөр тийм үнцэг байдэн шүү гэдгийг бас харуулах тийм одоо нөгөө боломжийг нээж магадгүй. Тийм болохоор та бүхэн комент хэсэгт өөрсдийнхөө хамгийн гэсэн төсөөллүүдээс хуваалцаарай. За тэгээд энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд панда.